За өдрийн минь залуусаа энэ бичлэгийг үзэж байгаа өдрийн минь төргий. Добон яг сая Misa Pro Series-д орсон тэмцээнийхээ влогийг янзалж байсан чинь тэр влогын дотор болохоор би өөрөө нэг хальт танилцуулсан байгаа. Тэгсэн чинь нэг л сонин санагдаад ингээд өөрөө шинээр өөрөөгөө нэг бичлэгэнд оруулаад зүгээр бусдаа бичлэг болгоод өөрөөгөө танилцуулан Sitaba танилцуулъя гэж бодлоо. Тэгээд та бүхэн жоон сонирхолтой багш найдаж байна. Өнөөдөр бол яг 6 сарын 18-ны 3:44 болж байна. Добон яг бичлэгийн анзлаа байжлаа. Бичлэгийн анзлаа ч яах вэ? Ингээд бичлэгээ үзээд сууж байлаа. Тэгээд агунд өөрөөгөө танилцуулъя. За шууд ингээд тойроод явчихъя. Бариад. Би сая ингээд номон дээр тавьсан байлаа. Бариад яхад ингээд жоо хөдлөөд ахаарна. За номнуудаа буцаад тавьчих. За добоноос нэлээ ном уншнаа. Ном уншдаг хүний хажууд уншдаггүй ч гэсэн уншдаг хүний хажууд бол маш сайн ном уншина. Маш сайн цааш ер нь бол сайн ном уншнаа. За тэгээд добогийн өрөө нь бол яг миний өрөө бол бас биш. Ганцаараа эзэмшдэггүй. Манай хамгийн баг дөө эрэхтэй болохоор бас битээр хамт өрөөгөө эзэмшдэг. За эхнээс нь танилцуулъя. За V ихлэ харуулчих. V бол маш гоё. Ер нь бол бас тийм өндөр давхарт байхыг хүсдэг гэсэн тийм намхан байх бас дурггүй. За энэ бол дөнгөж сая 2 хоногийн өмнө авсан Mesa Pro Series 1-р байрны ийм гоё юм байна. За ийшээгээ гэвэл энд бол Magic Cabins буюу ингээд ид шид болдог газар маань байна. За ингээд хувцсны шүүгээ тэгээд чимдаанууд маань байна. Энэ гоё зураг байна. Энэ зурганд амар дуртай манай аав авч гисэн. Манай аавын дэлгүүр дээр байдаг зураг тэгээд. За энд бол манай бурхан тэхэл байна. За тэгээ нэг иймэрхүү дээ. Доороо бол нэг энэ бол дүүгийн хивс, энэ бол үхрийн арьсан тийм юм байгаа. Манай аавын найз бэлгэлжсэн. За тэгээд энэ сандал байна. Энэ холих сандалтай угаасаа. Тэгээ холих сандал тэгээд ингээд хэдэн сар ирсэн чинь доошоо олоод байдаг. Тэгээ бүр ингээд тоглож чадахгүй болоо дээр тавиад бүр өчтөр стрим хийгээд бүр алсан байгаа. За энэ бүр юу байна? За энэ шигтгэгээр хийсэн сарныг бол манай найз хийж өгч ирсэн. За энэ доор нь бол мандатууд байна. Олон улсын тэмцээний ер нь мандатууд байгаа. Монголын тэмцээний мандат ер нь нэгч байхгүй байгаа. Тэгээд за ингээд хальт танилцуулалт Extreme Slam ер нь бол жил болгон баг оролцож байна. Rogue Masters бас жил болгон оролцож байна. 2 удаа Азийн Rogue Masters-ийн авраг явсан. Энэ бол хамгийн үнэтэй мандат. Хамгийн ихний миний олон улсын тэмцээний мандат байгаа. Мандат нь бараг медаль шиг яг тэгээд яг хүрэл медаль шиг харагдаж байгаа зэн. Тэгээ би яг энэ тэмцээнд бид нэр яг Монголцоороо хүрэл медаль авч байлаа. За хамгийн том тэмцээн гэвэл Epicenter-ийн qualifier байна гэх мэтлэн одоо жижиг сажиг тэмцээнүүд ер нь бол нэг 20-30-аад тэмцээнд орсон. За энд бол хамгийн сүүлд авсан тэмцээний маань батламж байна. За хүндэт Мазалай багийн хамт олон Монголын цахим спортын холбооноос зохион байгуулсан Mesa Pro Series анхдугаар тэмцээнд амжилттай оролцсон 1-р байрыг авсанд баяр хүргэж батламж болгоо гинэ. За энэ бол нэг гангийн ид байна. Бас ийм сайхан идтэй боллоо. Өчигдөр Olympias-аас ирж надаас player profile хийсэн. Тэгээд энийг би одоохондоо авсан байгаа. Тэгээ энэ видеог нэг 10 минут хүрэхгүй хугацаанд. За энэ тэгээд добогийн жижигхэн хэсэг байна. Эзэмшдэг. За энд бол тэгээд спрей байна.
Тэнгүүтээ төрөвч бай. Хуучин нүдний шил. Би бол нүдний шилээс сольсон шүү дээ. Та нар бас анзаарахгүй багш шиг байна. Нүдний шилээс сольсон шүү дээ. За тэгээд ганцхан цагтай ганц байгаа цаг нь энэ. Энэ болохоор манай найз охинч өгсөн топоо гэдэг. Энэ байна. Тэгээд утасны USB чихвч өнөртөө энэ хоёрыг хэрэглэдэг юм дөө. Хаяа энийг хэрэглэн. Энэ Lacoste-ийн Zara хоёрыг хэрэглэдэг. Тэгэл тэгэл бахан ном байна. Ер нь бол бас ном нэлээд уншин нээж бит хоёр. Нэг иймэрхүү байна. Орчлаад шүү дээ. За тэгээ одоо setup руу орцгоё. Тэгээд харж байгаа 800 мг ус ингээд хажуудад тавьсан байгаа. Усаа ууж байгаараа манай хаан тэгээд байн компьютераар битээ суугаарай. Ус ууцгаа. За тэгээд хүүхэд залуустай хандаж хэлэхэд байн компьютераар битээ суугаарай. Байн тоглоо сайжирна гэж байхгүй шүү. Зөв тоглох хэрэгтэй. Үр дүн хамгийн чухал шүү. Тэгээ усаа уугаарай. Хичээл намаа сайн хийгээрэй. Тэгээд хамгийн чухал зөвлөлүүд маань ерөнхийдөө хувийн зохион байгуулалт тэгээд мэдлэг шүү. Яг ингээд говийн юм дээр болохоор хальт ярьчтэй юм. Би хувийн зохион байгуулалт гэж яриад байгаа гэхээр яагаад гэж юм гэхээр би болохоор 5 power багт ороод хувийн зохион байгуулалт амар сайн болсон. Яагаад гэвэл энд яг аав ээжтэйгээ амьдардаг 10 жилээ төгсөөд Монголд багт байхад бол ерөөхдөө иймэрхүү юм нэх хэрэгжилж байгаагүй. Яагаад гэвэл аав ээж хоол хийгээд өгчин за би өөрөө хоол хаяа гэдэг чинь тэгэл бүх юм цаанаасаа гэсэн чи 5 port ороод намайг нэг ч юм байгаагүй. Угаасаа би тэгээ өөрийгөө бодно. Тэгээд өөрөө сайн байхгүй бол нөгөө хүмүүс ч угаасаа тэгэл чамд хэлэхгүй. Тэгээд чамайг одоо юу гэж хэлэх юм бэ? За ямар ч гэсэн энийг дараа ярьцгаая. За тэгээ одоо setup орж ирж байна. Энэ цом ихтэй гоё харагчантай. За setup бол ерөөхдөө энэ стрим хийдэг камерага Logitech-ийн C хэдлээ 703 билүү дээ. За би ямар ч оруулчин энэ хоёр чихвч гагч байх. Энэ бол миний одоо стрим хийхэд энэ чихвчийг ашиглахад микрофон аягүй муу байдаг. Тийм болохоор би яг ийм Corsair-ийн headset авсан. Энэ бол микрофон бол давгүй байгаа. Гэтэ би ер нь бас микрофон авъя гэж бодож байгаа. Энийг бол ерөнхийдөө зүгээр ингээд энгийн үедээ тоглож моглож байхдаа зүүчдэг. Энийг ашиглах тохиолдол гэвэл бичлэгийн янзлагч юм уу те нэг чихэндээ игээд ашиглах үед сквал тэмцээнд ороход заавал энэ чихвчтэй байх шаардлагатай. Яагаад гэвэл тайзан дээр тоглохоор л дуу тусгаарлагч гээд байдаг. Яг ийм чихвч шиг харагддаг мөртлөө дуу тусгаарлагч байдаг. Тэрнийхээ дотор зүгээд тоглодог байгаа. За энэ чихвчний хувьд бол Razer-ийн Hammerhead V2. Миний хувьд бол хамгийн таалагддаг чихвч. Ийм жижигхэн чихвчний хувьд. Энэ чихвчний хувьд бол Corsair HS60 гэдэг чихвч байгаа. Үүний хувьд бол бас нэлээд хямдхан. Тэгээд хэрэглээний хувьд ч гэсэн бас миний хэрэглээг бол хангаж чаддаг чихвч байгаа. За энэ HyperX-ийн Alloy FPS гэдэг keyboard байна. Ер нь ихэнх хүмүүс мэдж байгаа. Надад бол энэ keyboard бол хамгийн их таалагддаг. Бас blue switchтэй байгаа. Би улаан switchтэй дээр нь тоглож үзсэн. Гэхдээ надад бол тэр улаан switch нь бол яг үндэ таалагдаагүй. Яванда keyboard-аас болохоор бол энэний Pro Series-ийн авны ийм одоо юм жижигхэн tournament edition гэдэг байдаг. За одоо миний хамгийн чухал зүйл болох mouse маань бол Logitech-ийн асаацгай бүгд. Logitech-ийн wireless mouse-ага өөрөө цэнэгтэй батарейтай. Тэгээд энэ маусны хамгийн гоё давуу тал нь юу вэ гэхээр нэгт би
би өөрөө EC2 барьдаг байсан. Тэгээд яг EC2-тэй адилхан хэмжээтэй. Хоёрт гэх юм бол утас байхгүй. Утас байхгүй гэхээр хүмүүс бас хуучин ингээл жоох ингээл лагтаад байдаг гэсэн ингээд яг ингээд хүснээр хөдлөхгүй. Одоо ингээд хөдлөж байгаа ч гэсэн ингээд жоон делete ч юм уу те. Одоо бол тийм асуудал байхгүй. Одоо ингээд техник технологи аягүй сайн хөгжсөн. Утасгүй маус, утастай маустай яг адилхан болсон. Нэг давуу тал нь гэвэл утас ингэж одоо ингээд бүнгээ банжи ашигладаг шүү дээ. Бид нэр тийм банжи ашиглах шаардлагагүй зүгээр ингээд хүснээрээ хөдлөх нь их чөлөөг мэдрэн гэсэн. Надад хамгийн их таалагдсан тэр байна. Падны үед гэвэл би ерөөсөө Extrafy өөр брендийн пад хэрэгжилж чадхаа болцсон байлээ. Ингээд хэрэгжилж үзсэн маш сонир санагдчих байлээ. Тэгээд Extrafy-ийн зөвхөн default хар пад байгаа. За энэ бол бас маш чухал. Надтай бол маш удаан хамт байж байна. Энэ бол ойролцоогоор 3-4 жил болж байна. Хамгийн анхны Extremesland гэдэг тэмцээнд очиход бид нарт бэлгэлж байсан. Тэгээ тэрнээс хойш надтай хамт байна. Энэ бол миний хэрэгцээг бол маш сайн хангаж байгаа. Тэгээд итгэл данд маань байгаа. Энэ дээр бол жишээлбэл дуугаа чангалж болно, микнийхаа дууг чангалж болно, тэнгуутад спикер дээр шилжүүлж болно, эсвэл микрофоно мьютлж болно. Тэнгуутад bass 3 гээл өөрөө тохируулж болно. Тэрс энийг ингээ USB-гээр залгасан мөн чи хөвчөө ингээл залгаал хэд богинохон чихвчсэн гэсэн чи хангалттай шилж болно. За, дэлгэсний үед бол би бол Zowie дуртай. Би 5 power game house тахта ер нь 240 Hz ашигладаг. Гэхдээ гэрт маань бол яг BenQ-гийн XL2430T гээд 144 Hz-ийн дэлгэц байгаа. Гэхдээ ер нь бол миний хэрэгцээг бол хангалттай хангаж байгаа. 144 240 жоохон ялгаатай ч гэсэн хэд хоног тоглоод тасчдаг. За процессорны үед гэвэл яг хоо кейс нь аягүй гоё л доо. Тэгээд би өөрөө босгуулж байсан. За энэ бол Extrafy Ninja-сын пижамаас юу вэ гэж харж магадгүй. Энэ бол power bank байгаа. Бас миний ихтгэл данд 100000-ийн багтаамжтай. Тэгээд дандаа авч явж идэг зүйл бол миний power bank байгаа. За Dobo-ийнхаа яг процессорын яг ямар үзүүлэлттэй гэдгийг бас сонирхож магадгүй. iDLog-ийн 7 дугаар үе тэнгуутаа 16 GB RAM-тай график картны хувьд GTX 1050 Ti байгаа. Тэгээд ерөнхийдөө бас нэлээд хуучирч байлаа. Бас стрим ихэд нэлээд бас гацж байлаа. Ер нь бас компьютер PC-нийхээ үзүүлэлтийг жоохон апгрейд хийж бодож байгаа. Гэхдээ одоохондоо л миний хэрэгцээг бас хангаж байгаа те. Ер нь бол хүн бол тэгэл хэрэгцээг ч хангаж ял нэг шаардлагагүй бол нэг солиод хэрэггүй гэж би боддог. Яагаад гэвэл тэгвэл хэрэгцээ хангаж чадчихлаа гэвэл тэр чинь тэгэл өөрийгөө гүйцэтгэж чинь гэсэн одоо жишээл утас. Би бол хуучин утсаа 5-6 жил барьсан iPhone 6-гаа 5-6 цаашаа. Ямар ч нэлээд удаан барьсан бүр ингээд сэг болтол нь барьсан. Тэгээд яг ингээл за хэрэгцээг одоо үнэхээр хангаж чадахгүй байна гэсэн үедээ бас уцаа солиулсан. Тэгээд бас хэрэгцээ гэдэг юм аа бас сайн ойлгоорой гэж хэлье да. За. Ерөнхийдөө Dobo-гийн сетапын хувьд бол нэг иймэрхүү өрөөний хувьд бол бас нэг иймэрхүү жижиг өрөө байна. Тэгээд тэр хаалгаар гараад манай гэрийнхэн байгаа. Тэгээд энэ өрөөнд бол ер нь тэгэл ид шид үүсгээл ихэнх цаг өнгөрөөдөг. Гэхдээ бас өглөө юм уу оройдоо бас алхан гүүн спортоор бас хичээлхийг ирмэлцдэг. Байн компьютерийн орд суугаад байвал бас толгой тархич ингээд сэрэхгүй, шинийн бодож олж чадахгүй, чи тэгэхээр сайн тоглож чадахгүй гэсэн үг. Тийм болохоор бас байн компьютерийн орд суухгүй бас гарч орж спортоор хичээлж ирүүл байж бас ер нь бол хажуудаа байн урсуугах хэрэгтэй шүү манайхаа. Ер нь бол ирүүл байж иж сайн тоглоно. Тийм болохоор нэгт ирүүл байгаарай. Хоёрт бас ном сайн уншиж толгоогоо задлаарай. Ер нь бас нэлээд хүүхдүүд асууж байлаа. Жохон эвгүй асуулт асууж лээ. Тэгээд ер нь бол ном уншиж толгоогоо задлснаар бас сайн тоглож чадна. Яг гэвэл одоо клатч үлдлээ гэхэд нэг эсрэг хэд ситүэйшн үлдлээ гэхэд чи юмыг арай өөрөөс нь хараад би тэгчигээд бас хурдан реакшн үзүүлж болно. Толгойчин айгу сэргийг байна.
Нэгт бол тэгэл спортоор хичээлэх хэрэгтэй. Хоёрт нам уншиж мэдлэгээ хөгжүүлэх хэрэгтэй. Гуравт тэгээд ус сайн ууж бие ер нь тэгэл бие бодоод баг хугацаанд ч гэсэн үр дүнтэй бэлтгэл хийвэл тэр чинь маш сайн шүү гэж хэлье. Хамгийн гол нь үр дүн шүү. Чи 8 цаг компьютерээр харж суусан, 1 цаг үр дүнтэй бэлтгэл хийсэн, 1 цаг нь баг илүү шүү гэж хэлье. Бүх хүүхд залуучуудаа миний влогийг үзэж байгаа, миний бичлэгийг үзэж байгаа та бүхэндээ маш их баярлалаа. Тэгээд бүгдээрээ хамтдаа эрүүл электоспортыг хөгжүүлцгээе. Бүгдээрээ эрүүл байж хүмүүс бас илүү дэмжин, бүгдээрээ гоё мэдлэгтэй байж бас хүмүүс бас зөвөр ойлгогдно. Тэгээд хамтдаа хөгжицгөөе залуусаа. Тэгээд доброхоо влогийг үзэж байгаад баярлалаа. Тэгээд дэмжиж байгаа бол like and subscribe. Тэгээд дараагийн бичлэгээр уулзъя. Би яг одоо л энэ бичлэгийг хийсний дараа Mesa Pro Series-ийн влогийг хийх болно. Volume Plus-тай бас хальт ярьсан. Тэгээд эдгээр бас зарим бичлэгүүдийг, боломжтой бичлэгнүүдийг бас миний влогонд оруулж болно гэж хэлсэн. За тэгээд бүгдээрээ гоё эрүүл байцгаая. Тэгээд хамтдаа гоё хөгжицгөөе. Давууга бас сайн дэмжээрэй. За тэгээд дараагийн бичлэгээр уулзъя. Баяртай залуусаа.